Дараагийн мэдээ. За манай улсад санхүүгийн гүйлгээ хийх хэрэгтэй 30 орчим байгууллага банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудын өдөр тутмын гүйлгээнд Монгол банкнаас хяналт тавин ажилладаг. Харин иргэдийн хувьд интернет банкны мэдээлэл баталгаагүй вебсайтад бүртгүүлснээс үүдэн халдлагад өртөх, мөнгө алдах зэрэг хэрэгүүд гарсаар байна. Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр цахимаар заллах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа. Монгол улсад анх 2015 онд цахим заллингийн 17 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний 9 сард 9755 гэмт хэрэг бүртгэгдэж иргэдэд 53 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Гэвч бодит байдал дээр иргэд өөрсдөө цахим заллингаас сэргийлэх мэдлэг муу интернет банкаа хамгаалах чадвар сул байна. Ер нь л мэдээлэл хөштэй. Яг интернет банкны аюулгүй байдал нэг юу хинч оруулаад орчхоор юм шиг санагддээ шүү дээ. Өөрийнхөө дансны аюулгүй байдлыг ер нь яаж хамгаалах? Тэгэл утсан дээр нөгөө код мод ирдэг гинтергээл тэдрээс л хамаардаг шүү дээ. Асуудал байдгүй гэж боддог шүү. Би дандаа гадаадаас юмнууд зөндөө аваад картад холбоотой л байгаа. Тэгээд энд л асуудал гараад байгаагаас шүү. Тэнд бол асуудал гарахгүй л байна шүү. Нэх мэдлэг байхгүй шүү дээ минийх. Өөрөө авч чаддаг болохоор хүн гуйгаад авахгүй л чинь бас. Ялангуяа иргэдийн хувьд сүүлийн жилүүдэд онлайн худалдан авалт хийх нь нэмэгдсэн. Тэгвэл үүнийг дагаад тухайн вебсайтад мэдээлэл бүртгүүлэх нь цахим халдлагад өртөх шалтгаан гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс хэллээ. За иргэдийн хувьд бол албан ёсны баталгаатай дэлгүүр болон сайтуудаас хэзүүлээ худалдаа авах шаардлагатай. Мөн өөрийн картын мэдээллийг хадгалсны дараагаар дисконнект хийж картын мэдээлэлээ бүрэн гаргах шаардлагатай. Тэгэхгүй хадгалаад үлдснийх нь улмаас цаашаа залиланд өртөх өндөр магадaltaй эрсдэлтэй болж байгаа юм л да. Тухайлбал иргэдийн хувьд баталгаагүй найдваргүй вебсайтуудад өөрсдийн банкны мэдээлэл бүртгүүлж байгаа нь хамгийн аюултай. Манай улсын хувьд үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Монгол банкнаас өдөр тутмын сэжигтэй гүйлгээнүүдэд хяналт тавьдаг байна. Картын системээр өдөртөө сая гаруй гүйлгээд амждаг жишээл мөн тий. Баг дүнтэй системээр иргэдийн сайн мэдих 5 сая төгрөгөөс доош гүйлгээний систем бол мөн адилхан сая гаруй ч гэдэм үү тий. Иймэрхүү байдлаар гүйлгээнүүд явдаг. Ямар мэдээллийг алдаатай гүйлгээ хүч гэдэм үү энэ өөрөө тухайн банкных нь дотоод журмаар зохицуулдаг асуудал. Энийг тухайн банк нь өөрөө бүртгэж аваад манайх руу мэдээлэл илгээдэг. Тэрнээс гадна төв банк маань өөрөө бас эрхлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс харилцагчийн өргөдөл гомдлыг аваад тухайлс шалгалтуудыг хийж тухайн гомдолд нь холбогдох арга хэмжээ авч хариу хүргүүлж ажилладаг байгаа. Хамгийн гол нь тухайн банк хичнээн сайн хамгаалалт хийсэн ч иргэд өөрсдийн хувийн хамгаалалтаа сайжруулах шаардлагатай. Ингэж чадвал цахим заллин интернет банкны хандлагаас өөрийгөө сэргийлж чадах юм а.